За үзэгчдээ подкаст маань үргэлжилсээр байна. Тэгэхээр энэ удаа бид зүрх судасны өвчин, ялангуяа зүрхний шигдээсийн дараа одоо аяллаар явхад анхаарах зүйлс гэд бас бидний мэддэг мөртлөө мэддэггүй маш чухал сэдвээр одоо ярилцлага өрнүүлэх гэж байна. За энэ удаа улсын 3 дугаар төв эмнэлгийн зүрхний шигдээсийн тасгийн ихэмж Амар Төвшин маань хүрэлцэн ирсэн байна. Таны энэ тэр мэндийг хүргэе. За баярлалаа. Сонсогчдоос энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр нэгэнт одоо хоёлаа зүрх судасны одоо энэ цочмог эмгийг тэр дундаа зүрхний шигдээс гэж ярьж байгаа юм чинь энэ зүрхний шигдээс гэдэг одоо өвчин зүрх судасны цочмог эмгэг гэдэг одоо зүйлсийг юу хэлээд байгаа юм тэрийг нэг тодруулаад дахиад ярил болох уу? Болно тий. Ерөнхийдөө бол таны одоо зүрхний булчингийн эс маань цусан хангамжгүй болоод нөгөөсөндөө тэрийг одоо тижиж идэг одоо судас маань бүглэгчж байгаа. Юусе ямар цусан хангамж өгөх боломжгүй болоод. Тэнгүүд нөгөө цусан хангамж авч исэн зүрхний булчингийн эт маань өвчөж эхэлж байгаа. Энэ бол шигдээс гэж хэлээд байгаа. Энэ өвчнийг. Тэр энэ өвчин өөрөө амь насанд маш их аюултай өвчин бичдэг. Ер нь ихэнх нь шууд явцдаг бах тий. Одоо энийг ингээд Эрдэнэтэд 1950 оноос хойш ингээд судалж эхэлсэн байна. Яадаг өвчин, ямар өвчин ингээд судлаад эхэлсэн байна. За ингээд судлаад эхэлсэн чинь за энэ шигдээс болж байгаа хүмүүс тий одоо ингээд огт ингээд хөдөлгөөнгүй шигдээс болсныхаа дараа одоо хөдөлгөөний хорой хэвтрийн дэглэм ингээд сахиад исэн чинь бас нэг цөөн хэдэн хүмүүс амьд үлдээд ирсэн юм байна л да. За энийг ингээд Эрдэнэтэд судлаад ингээд яач за энийг тэгэхээр юу нэг имжлэх боломжтой өвчин юм байна гэд. Ингээд эд маань ингээд судалцаар хагаад одоо хамгийн эцэг үр дүн нь одоо энэ титэм цуцсан доторх хэмжлэгийн онцлогооны асуудал тийм ээ. Одоо анх шинжлэх ухаан нэг гарч ирсэн байна. За энэ яадаг вэхээр нөгөө судсан дотор нь явж хагаад нөгөө бүглэгдсэн байсан судсыг нээгээд тэлгч юм сетгийн юм төмөр тавьчихдаг. Тэнгүүд стент гэж яриад байгаа юм уу? Тийм үү, стент гэж яриад байгаа юм тавьчихдаг. Тэнгүүд нөгөө цусны орсолсон эргээс эргээд тухайн хүмүүс юм амьдрах чадвар нь ерөөс нэмэгдэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол одоо хар ухаанаар би ойлгож байгаагаар ярил л да. Судас нэгэд нарийцсан судсыг одоо бүглэрсэн ч гэх юм уу судсыг дотор нь тэлэгч тавиад хэвийн хэмжээнд нь тавьчих болгочихж байгаа юм тийм болгочихж байгаа гэсэн. Тэгэнгүүт нөгөө нэг цусан хангамж хаагдсан байсан булчингийн хэд маань эргэсрэх боломжтой болж байгаа. Гэхдээ энийг хугацааны хувьд бас арай өөр. За магадгүй эрт үед нь хүлжилж чадах юм бол энэ илүү амьдрах магадлал бас өндөртэй байж болно. За эрт үед нь ялангуяа эхний 2 цагийн дотор 6 цагийн дотор эмнэлгийн тусламж авч чадвал гэдэг асуудал яригддаг гэдэг. Монголчууд ер нь жоохон хайн хандж байгаа юм асуудлууд байна. Бас дээрэс нь логистикийн асуудлууд бас байна тий. Одоо хөдөө орон нутгаас нааш яригддаг чинь. Тийм шүү дээ. 6 цагийн дотор амжиж орох багтал. Ялангуяа одоо жишээ нь баян үлгийд байгаа ховдод байгаа хүмүүс бол хэцүү. Хэцүү. 1000 хэдэн зуун гэлдэг тий. Тэгэхээр энэ бас асуудлууд бас төвөгтэй асуудал байна тий. Гэтэ бол шигдээс бол аюултай өвчин, амьдсанд аюултай өвчин. Бас нөгөө шигдээс болж байгаа судснуудын маань бас хаана бүлрэл байх вэ гэдэг нь бас аягүй чухал. Их том одоо том салаа энэ төр байдаг бол тэр бас их амархан тэр дор өнгөрчдөг. Ерөөсө болонгуудаа л өнгөрчдөг. Маш том судастай ярих юм бол. Тэр юм аюултай өвчин байж. Зүрх судасны цочмог эмгэг гэдэг нь юу хэлээд байгаа? Зүрх судасны цочмог эмгэг гэхээр энэ бол одоо нэгсэндээ маш богино хугацаанд үүсэж байгаа өвчнгүүдийг л хэлээд байгаа. Зүрх судасны цочмог эмгэг гэдэг. Маш богино хугацаанд үүсэж байгаа амь насанд нь аюултай эмгэгүүд гэсэн үг. Тэр энэ дээр нь зүрхний шигдээс өөр орчдөг. Тархины харвалтууд орж байгаа. Бас дээрэс нь одоо энэ амин давилтаа хим алдагдлууд байна. Эдгээр орно. За дээрэс нь одоо хэд өндөр даралт хэсэлтүүд бас цочмогтой орно. Орно. Одоо жишээ нь магадгүй гинт даралт нь 220 өнтер 230 40 хүрж байгаа юм уус бас энэ чинь амь насанд аюултай байдал нөхцөл байдал гэж байгаа гэсэн үг. Тийм байна. Тий. Ер нь 180-аас дээшээ бол энэ бол эрсдэлтэй гэж үзнэ. Гэх мэт богино хугацаанд гинт үүсэж байгаа. Тэгээд тэр 8 наснд аюултай өвчнүүдийг бид нэр цочмог эмгэг гэж хэлээд байгаа. Яг зүрхний шигдээсээр өвдсөний дараа ямар гам барих хэвтэй юм? Манайхан ч нөгөө нэг ер нь жоохон хайхамж муутай хүмүүс байдаг шүү. Сүүлийн үед бол яг хуу залуучууд нэлээд гайгүй болж эхэлж байгаа шиг байна. Гэхдээ нөгөө холын аяллаар бол бид нар ингээд 100 болгоо явдаг шүү дээ. Ялангуяа наадмын дараа гэр бүлэрээ ингээд баруун аймагуд руу, зүүн аймагуд руу гэл ингээд хоошоо өвсгөл энэ төр гэл аялдаг. Тэгэхээр зүрхний шигдээсээр өвдсөний дараа, ялангуяа зүрхний цочмог одоо эмгэгийн дараа аялалд явхад юу яадаг? Тэр хол замд явах уу? Тий. За тэгээд өөрийнхөө машиныг барьж явах уу, барихгүй явах уу? Гэх ингээ айгүй олон юм асуудлууд тулгарна. Тэгэхээр шигдээсийн дараахаа ерөнхийдөө бол одоо аялалд явхад бол бидэд бол тэрийг бол ерөөсөй хоригддаггүй явж болно. Гэхдээ хит хитэн зүйлийг анхаарч явах хэрэгтэй. За нэг нөмөрдөр гээд ярих юм бол одоо
хамгийн түрүүнд мэдээж нөгөө эмчийн зөвлөсөн эмнүүдийн нөөц маш сайн бэлдэж авч явах хэрэгтэй. Одоо ингээл хөдөө гадаа ингээл явангууд зарим нэг хөдөө газар сумдууд ч юм уу те нөгөө тогтмол уух шаардлагатай юмнууд нь байдаггүй аптект. Тэгэхээр энэ дээр нэг номер дээр анхаарал одоо би хэд хоног аялалд явах уу гэдгээ тооцоолоо төлөвлөөд тухайн хугацаанд эмээ тасралтгүй уухаар эмийнхаа нөөцийг нэгдүгээр бэлдэж авч явах. Тийм юм байна. Юу хувийн бэлтгэл хангах хувийн бэлтгэлээ. Тийм байна. Тийм. За 2 номер дээр болохоор яах ёстой вэ гэхээр одоо машин барих асуудал хэрэгдэнэ. Тэгдэг. Тий. Одоо өөрөө барих уу эсвэл өөр хүнээр бариулж явах уу? За ер нь бол бид нар энэ машин барих асуудлыг бол одоо хэрвээ магадгүй хол газар зугаалгаар явах гэж байгаа бол ер нь бол өөрөө битгий машин бариарай. Тий. Өөр хүнээр машин бариулаад өөрөө зорчигч байдлаар явах юм бол явж болно гэж байгаа. За тэрнээс гадна хөвчлэн бас ганцаараа их зугаалгаар явдаг юм бас залуучууд айгүйх байгаа, хүмүүс айгүйх байгаа тий. Заавал за ийм хүмүүсийн хувьд бол зөвлөхөд бол аль болох одоо нийтийн тээврийг явал хэрэгтэй гэж хэлээд байгаа. Өөрөө битгий аль болох машин бариарай гэж. Тэр нөгөө машин барих чинь ер нь бол ачаал шүү дээ. Ачаал. Айгүй олон анхаарлууд зэрэг явж байдаг. Харааны одоо гар хөлийн тэгэл дээрэс нэг овсгоо самбаад гинт одоо жишээ зүрх модод янз бүр бие эвгүүцэх юм бол машины ослуулах аваар болох аюултай шүү дээ. Тийм байна. За зүрхний шигдээс болж байгаагаа хүн ер нь яаж мэддэг? Шинж тэмдгүүд илэрх үү? Илэрнэ. Хит хитийн шинж тэмдгүүд байгаа. За хамгийн одоо энгийн жишээ гэдэг бол одоо тээж нөвдөлтүүд байдаг. Тээж өвдөх. Ингээл тээж бүхэлдээ. Тий, тээж бүхэлдээ нэлэнхүүдэд өвддөг. Гэхдээ энэ өвдөлт нь өөр ингэсэн юм онцлог шин чанартай байж байгаа. Зарим нэг хүмүүс бол одоо энэ хатгаж байгаа гэж энэ гэж яриад байдаг. Хатгаж өвдлөө час гэдэг. Энэ бол харьцангуй бас нөгөө зүрхний өвдөл байх магадлал их багтай. Өөрийнх нь өвдөлтийн шин чанар онцлог гэхээр хоол руу боох гээд байгаа юм шиг. Боох гээд юм бачуураад байгаа юм шиг тий. Бачуураад байгаа юм шиг. Дээрээс юм хөсөж илж байгаа хоол руу боох гээд байгаа юм шиг болоод байна. Цээж задрах гээд байгаа юм шиг болоод байна. Давчтаад байгаа юм шиг болоод байна. Магадгүй энэ өвдөлт нь нэлэнхүүдээ өвдөд нь мөр гарлуу дамжиж өвддөг. Тэгээд өвдөлтийн шин чанараас гадна өвдөлтийн үргэлжлэж байгаа хугацаа нь удаан хугацаанд. Одоо ингээл нөгөө ингээд таалга тогсож байгаа юм шиг час гэд ингээд өвжөөл энэ зүрхний өвдөл байх магадлал багтаа. Нэлэнхүүдээ ингээд өвдөөл байгаад байна гэсэн үг. Тэрэнд орж 20 минутаас дээш хугацаанд. Ер нь тэгвэл 20-с дээш минутын хугацаанд яг тэр өвдөлт нь хിവэрээ одоо цээж бөхөлдөө ингээд дээшээ ингээд хоолоо ирүүлээ ингээд бариад байгаа бачуураад байгаа юм шиг байх юм бол ер нь шинж тэмдэг эхэлж ийн гэж үзэх нь шүү дээ. Тийм байна. Тэгээд энэ өвдөлт нь бас ингэж тусдаа энэ онцлогоос гадна нөгөө бас нэг өөрийнх нь онцлог үүдэг. За. Жоох ингээ алхаад явдаг ч юм уу те. Жоох ингээ бие хүчний ачаал амгад өвдөлт нэмэгдээд. Тэгээд нэг жоохон амраа суугаад ингээ 50 ингээ суугангууд болчдөг. Намтчдаг. Ийм онцлогтой. Энийг маш илт таниал бошуухан одоо эрүүл мэндийн байгууллагад хандах нь хамгийн чухал. Цагаа ер нь хамгийн түрүүнд харах хэрэгтэй байна шүү дээ. Тий. За миний өвдөлт яг хэдэн минутын давтамжтай болж эхэлж байна. За 20 минутаас дээш яг тэр өвдөлт тасрахгүй байх юм бол ер нь яаралтай эмнэлэгт очих хэрэгтэй байна л гэж бодох юм биш үү? За өрхийн эмнэлэг дээр очиод яг энийхээ жишээ нь анхан шатны онцлогоо хэлэх боломж байд юм. Энэ юу вэ гэдгийг мэдхийн тулд боломжтой. Одоо зүрхний шигдээсийг онцлох хамгийн боломжтой шинжилгээ бол зүрхний цахилгаан бичлэг. За. Хамгийн өндөр мэдрэгтэй. Маш амархан энгийн онцлогооны мэдээлэл өгчдөг. Ийм шинжилгээ бичдэг. Зүрхний цахилгаан бичлэг. Өрхийн эмнэлэгт ер нь бүгд нь байгаа. Эмнэлэгт баг их өрхийн эмнэлэгтэр бүгд байгаа. Зүрхний цахилгаан бичлэгтэй. Энийг баг бүх өрхийн эмчнэр баг уншаа сурчсан байгаа. Тэгэхээр энийг л ерөөсөө маш түрүүнд хийлгээл арга хэмжээ шийтгэл болж байгаа. Тийм байна. Тэгвэл энэ олон одоо цочмог эмгэгүүдийн дараа түрүүн хоёлаа ярьлаа шүү дээ. Жолоо барина гэдэг нь ер нь хэр эрсдэлтэй байдаг. Өвчин эмгэг болгоноос арай өөр юутай байх уу? Эсвэл ер нь нийтлэг нэг зарчим байдаг юм. Жолоо. Өвчин эмгэг болгондоо жоохон өөр биш үү? За. Одоо жишээ нь магадгүй тархины харуулт өгсөн хүн бол ер нь жолоо барих боломжгүй болчихдог. Тэр чигээрээ. Тэр чигтээ. Насан туршдаа машин барих ер нь төвөгтэй. Тэгтээ тэр тархины харуулт дундаа гол нь аль хэсгийг хамарсан байв нэгдгээс шалтгаалаад янз бүр. За зүрхний шигдээсийн хувьд гэж ярих юм бол за зүрхний шигдээс болоод одоо хэдийн хугацаанд эмнэлэг твцсэн байх уу? За шигдээсийн дараа хүндрэл хэр гарсан байх уу? Магадгүй зүрх зогсоод эргэж сэргээд идгээ гарсан байж болно тийм ээ. Эсвэл хүндрэл хөхгүй бас хөнгөн байдлаар яваад ингээд эмчилгээгээ хийлгээд ингээ гаргацсан байж болно тийм ээ. Гэх мэт энэ өөр одоо тухайн өвчний явцаас шалтгаалаад өөр менежмент хийн гэсэн машин байна тийм. За одоо жишээ нь ингээ харах юм бол ерөнхийдөө бол
одоо зүрх хэрэг магадгүй те шигдээс болоод зүрх зогсоод эргэж сэрээд эмнэлгээс гарсан бол та одоо машиныг 6 сарын дараа барьж болно. Оо за. Хэрэг хөнгөн байдлаар ингээ яваад шигдээс болоод маш богино хугацаанд арга хэмжээ аваад шигдээсийн дараах хүндрэл энэ төр гарахгүй байх юм бол магадгүй бидэд одоо нэг 2-7 хоногийн дараа машина барьж болно. Ер нь өвчлөлийн зэрэгээс хамаарч байгаа шүү дээ. Хүндрэл гарсан уу буюу гэсэн шалтгаан. Тийм байна. За бүр эсвэл одоо ингээд нээлттэй мэдцлийн аргаар бас одоо шийдлээ гэж бодъё л доо. Жүгийн нээж байгаа асуудал холбоод. Ингэх юм бол бас л дор хаяж 6 сарын дараа машин барих асуудлууд яригдана. Зөв. За тэрнээс гадна зүрхний өөрийнх нь үйл ажиллагаа хэр алдагдсан бэ гэдгээс үсэх шалтгаална. Магадгүй зүрхний үйл ажиллагаа алдагдахгүйгээр богино хугацаанд одоо тэр стент гэдэг юм тавиа гарсан бол 2 хоногийн дараа машинаа барьж болно. За хэрэг хэм алдагдах хүндрэл өгсөн бол бас нөгөө хэм алдагдал нь амьд аюултай хэм алдагдал нь өгсөн бол бидэд бас л 3 сарын дараа энэ машинаа барьж болно гэдэг өөр байдлаар шийддэг гэсэн. Эмчлүүлж байгаа эмчтэг их сайн зөвлөдөг гэсэн. Эмчтэйг маш сайн зөвлөдөг. Тэгээ эмч маань өөрөө нөгөө өвчний зэргийг мэдж байгаа учраас за энэний дараа хүндрэл гарсан уу гараагүй юу харж байгаа. За та ер нь нэг одоо 6 сарын дараа л машин барих нь дээртэй ч гэдэг юм уу. Тэр нарийн зөвлөгөөнд бол эмч маань өхнө шүү дээ. Эмч өгнө. Тэгтэл бас нөгөө машин чинь батад дотор бас олон янз байгаа шүү дээ. За хүнд машин механизм байна. Мотоцикл байна. Жижиг тэрэг байна, том тэрэг байна. Эдгээр чинь бас өөр. Ер нь хүнд машин механизмыг бол бид нар бас нөгөө өвчний явцдаа уялдуулж хагаад аль болох хоногийг хойш нь болгож өгдөг. Сарын дараа 3 сарын дараа гэдэг. Хөнгөн магадгүй жижиг тэрэг энэ төр барих юм бол магадгүй хөнгөн хэлбэрээр одоо хүндрэл гарахгүйгээр шигдээс бол хөнгөн явна гэж байхгүй л те. Байхгүй те. Хүндрэлгүй ингээд явчих юм бол би богино хугацаанд асуудлаа шийдээд энэ хүндрэл дараагийн хүндрэл нь баг гарна гэж бодох юм бол 2 хоногийн дараа ч юм уу жижиг тэрэг бол ингээд бариулаад явуулчих боломжтой байдаг. Зөв. Зүрх судасны өвчин эмгээг энэ цочмог эмгэгийн дараа машин барих эрхээ авчаад явж исэн ч юм уу янз бүрийн тийм тохиолдлууд кейсүүд таны өвчтнүүд дотор гарч ирсэн үү ер нь? Гарч ирсэн. Тэгвэл тэр яг нөгөө шигдээсийн дараа гэхээс байлээ те. Шигдээс болсон юм хүн. Яг тий. Машин барьж явж байгаа шигдээс болоод. Тэгээд шигдээс болоод тэгэнгүүтээ ухаан алдаж унсан байгаа. Ээжэлгөө. Тэгээ ухаан алдаж унахдаа нэг зогсоол дээр нэг өөрийнхөө төрд ингээ машина тавьснаа санаад байгаа гэж байгаа байхгүй. Тэгээ ухаан голцсон. Тэгээд эргэж сэрэнгүүтээ дахиад имлэг рүү хандах га дахиад буцаага машин барь явуулсан байна. Тэгээ хөдөлж явахдаа дахиад ухаан алдаж унаа. Тэгээд азар тэгтээ хүн дайраагүй. Гэллийн шон очиж мөрөгцсөн. Тэгээ очиж мөргөөд ингээд цагдаагийн байгууллагаас авчилж ирээд ингээд оншилж исэн юм тохиолдол бас байгаа. Хэцүү байна тийм. Бас шигдээсийн дараа бас хяналтанд байсан нэг хүн маань бас машин барьж явахдаас яг ингээд асууж ирсэн. Одоо ингээд зугаалганд ингээд явах гэж байна. Гэр бүлтэйгээ явна. Би одоо машин барих гэхээр одоо манай ихнэр бас үнэлэхтэй. Тэгээ би ингээд бариад ингээд явах гэсэн манай ихнэр үсэж өчөөрөхгүй байна. Тэгээ би бол өөрөө ингээд машиндаа барьчих байх сонирхол өндөртэй байгаа. Тэгээ нөгөө ихнэр хоёр нөхөр хоёр жоох ингээд үл ойлголцол үүсээд. Тэгээ мэдээж чинь ихнэрийн хувьд бол нөхрийгөө харж байгаа өнцг нь нөгөө аюултай өвчнөр үүсдэг учраас бас чинь гэр бүлийн сэргэлтэн болоогүй гэж үзээд шүү дээ. Амнаас эрүүлэн толгомцсон байгаа даа. Нөхөр нь бол одоо мэдээж нөгөө өөрөх эр хүнийхээ гэр бүлийнхээ үүргийг гүйцэтгэх гээд би машинаа барьчихна гэдэг. Тэгээ яг ингээ хоёул ингээ суулгаж ирж байгаа зөвлөгөө өгч байгаа. За ингээд одоо тэдэн километр газар явах юм байна. За мэдээж нөхрийнх нь хувьд бол шигдээс болоод харьцангуй хүндрэл багтай. Итгээд ингээ имлээс гарчихсан байсан. Тэгэхээр яг ихнэрт нь би бас ойлгуулад хэлж байгаа. Энэ л ингээ ингэх учраас машинаа барьж болно. За тэгтээ хид хідэн зүйлийг анхаарна. За эхлээд нөгөө түрүүний хэлсэнчлэн эмийнхаа нөөцийг сайн бэлдэж авч яваарай. Зөв. Хангалтайгаар тий. За 2 номер дээр хит удаан бити машин барь. Одоо замаа гүйцэх гээд хүмүүс чинь өдөр жишээ нь өдрийн 12 цаг маг энэ төр явчихдаг шүү дээ тий. Битээ тэгж яваарай. За нэг 3-4 цаг барьлаа. Одоо магадгүй ихнэр нь одоо машин өрдвөл эсмэж болгож байдлаар жолоогоо соль 5 өөр амар. За эргээд ингээ барь. Аль болох ойрхон зайд амраад яваарай. Ойрхон амраад одоо амрахгүй яваад тахгүй ойрхон амарж яваарай гэдэг юм. За зугаалтгаар явж явах хугацаанд бас нөгөө хоолндны асуудлууд бас айгүй түүхтэй болж эхэлнэ. Нэрээ тэгэн шүү дээ. Дэглэм алдчих гэдэг. За энийг анхааруулж байгаа. Хүнсээ бэлтгэхдээ аль болох хүнсний ногоор баялаг шинэ бүтээгдэхүүн тухайн газараа очиод яваад махаа болохоор аль болох өөх тусахгүй. Одоо махар өөх мах тавтар тий хар мах голцоо ирлээрээ гэдэг зүйлийг хэлж байгаа. За тэрнээс гадна нөгөө зугаалгаар явж байгаа бас уул руу авирах ийм асуудлууд байх гэдэг. Тэр энэ дээр гол нь ачаалаа аягүй зөв тааруулж алах нь гүрийгээд одоо уул руу одоо хүчлээд ерөөсөө гарч болохгүй. Тий амраад явахыг бодно гэдэг асуудлуудыг бас аягүй зөвлөж өгч байгаа. Тий.
Тэгээ гайгүй. Тэгээд ерөнхийдөө гайгүй явчихад ирсэн. Явж ичээд гэхдээ хяналтандаа үзүүлсэн тэгээ хайцангууд ажиг явчихад ирсэн ингээд. Бүр ингээд клубээрээ жишээ нь ингээд нэг өдөрт хэдэн километр алхамж гэж яах чиг те. Тэгэхээр тийм аяллуудын нөхцөлд бол бас жоохон хэцүү юу? Алхах, гүүх, уул руу авирах хоёр чинь бүгд өөр одоо хүнээс энерги зарцуулж тэгж байгаа тийм өөр хэмжээний. Тэр нь бас өөр ачааллыг зүрхэнд өгч байгаа гэсэн үг. Алхахын хувьд бол хайцангуй зөв одоо илүү зөв одоо байдлаар одоо зүрхэнд ачаалл өгч идэг гэсэн үг. Тэг ер нь зөв байдлаар ачаалл өгч идэг. Бид нар бас ингээд нөгөө гарч байгаа хүмүүстээ зөвлөгөө өгөхдөө дороо иж өдөрт хүнийг 5 км газар алхах. Бүр болохгүй бол утасны аппликейшн суулгаад тэгээд тэрэн дээр яаж тоолоод тэр чинь автоматар толж байгаа шүү дээ. Багадаа 5 км газар алхаарай гэдэг зөвлөгөө өгдөг. Энэ өөрөө ачаалал маш хүнд яг зөв тааруулж өгдөг. Тийм байна. Тий. Дээрээс нь нөгөө 6 үгний сорил энэ гэж байгаа. За. Магадгүй та ингээд нөгөө одоо магадгүй уул руу авирж явах та ч юм уу те шигдээсэнд болцоод уул руу авирдаг ч юм уу жоохон ингээд ачаалал авангууд нэг амьсгаагаар 6 үг хэлж чадчихна уу чадахгүй байна уу? Тэ. Бүр ингээм амьсгаадаад нэг амьсгаагаар 6 хүүхдээ өгүүлбэр хэлж чадахгүй бол начаал ихтэй байна. Тэ. Хамгийн энгийн нөгөө юугаа баримжаалж байгаа юм шүү дээ. Хамгийн энгийн хүнд ойрхон баримжаалж байгаа. 6 үг, нэг амьсгаагаар 6 үг гэдэг чинь наач мэдмээр юм байна. Тэ. Энэс гадна нөгөө бас тийг толгомдог асуудал тэгэхээр нөгөө ажил эрхлэлт айгүй хэцүү. Одоо та ажил эрхлэлт гэхээр айгүй хэцүү. Шигдээсийн дараах хүмүүс чинь ажил эрхлэхгүй бол одоо яах вэ чинь ялангуяа эрэгтэй хүмүүс чинь ажилгүй бол тэ тэр үлээ яаж тийчих вэ? Яах вэ гэх үгээд айгүй асуудлууд үүсдэг. Үүснэ. Тий. Тэгэхээр энэ нөгөө ажил эрхлэлтийн асуудлыг бол ер нь бол зөвхөн нөгөө зүрх судасны эмчийн асуудал бол биш болоод эхэлчихдэг. Одоо шигдээс боллоо хүмүүс шигдээсэн дараа ажил хийх гэхээр зөвхөн зүрх судасны эмчийн асуудал биш. Энэ бүр бүхэлдэн юм баг ажиллах шаардлагатай болж эхэлдэг. Энэ дэр юу болдог вэ гэхээр нөгөө сэргийн засгийн эмч нар орж эхэлдэг. Дээрээс нь нөгөө ажил олгогч байгууллага маань нийгмийн эрүүл мэндийн ажилтан тийм олон хүмүүс хамтарч тухайн хүнийг ажилд нь оруулахгүй яа хийх вэ? Тэгээ ажилчин бас дотроо их янз бүр байгаа штэ. Тэгж байгаа штэ. Одоо чинь бие хүчний ачаал шаардсан ажил байна. Тий. Одоо бичгийн ажил байна. Тий, офисын ажил байна. Оюуны ачаал шаардсан ажлууд байгаа. Тэгж байгаа. Ингээ янз бүр ажлууд байгаа. Яг гадаадын ингээд судалгаануудыг ингээ харах юм бол ерөнхийдөө л одоо нийт өвчтнүүдийн бараг нэг 77 орчим хувь нь эхний 1 жилийн дотор бол одоо ажилдаа эргэж орсон байдаг. Одоо саяны энэ баг сайн ажиллаж чадах юм бол тийм байна. 77%. За үлдсэн 23% нь бол одоо ажиллах боломжгүй болчдөг шигдээсийн дараа. Нэг нөмөр төр нөгөө сэргийн засах хэмжлэгэнд явах асуудал. Ялангуяа хөдөлмөр засалж хэмжлэлт үзүүлээд хөдөлмөр засал хийлгээд явах нь аюул чухал. 2-3 сарын дараа бол одоо ихэнх хувь нь бол ажилдаа эргээд орсон байгаа юм л та. Тэр хүмүүсийн шигдээс болсны дараа. Тэр 2-3 сарын одоо ажилдаа явахгүй байх хугацаанд тэр тухайн хүмүүс сэргийн засах хэмжлэгэнд маш сайн явах хэрэгтэй. Маш сайн сэргийн засах хэмжлэгэнд яваад өөрийнхөө ачааллыг авч чадах хэмжээнд хүртэл сэргийн засах хэмжлэгийг хийлээ. Тэгээд ажилдаа орж болно. За өнөөдөр хүрэлцэн ирсэн танд их баярлалаа. Хоёлаа бас нэлээд удаан ярьлаа. Ямар ч байсан үзэж байгаа үзэгчид маань, сонсож байгаа сонсогчид маань битүүрийн ярианаас бол нэлээд чухал мэдээллүүдийг олж авсан байхаа гэж найдаж байна. Тэгээ зүрхний шигдээс өвчний талаар за дээрэс нь энэ цочмог эмгийг түүний дараа хөдөлмөр эрхлэлт одоо аяллаар явах машин барих гэдэг олон юм чухал сэдвүүдээр эмч маань зөвлөгөө өглөө тийм ээ. За ингээд таны ажилд өндөр амжилтыг хүсье. Өнөөдөр хүрэлцэн ирсэнд баярлалаа танд. За баярлалаа. Та бүхэн ажиллаж гэсэн амжилт хүсье.